За энэ төрөлцөн ирсэн та бүхтэй өдрөө амгалан айлтгая. Монгол Ардын намын бүлэг ээж туралдааны хийж дуслаа. За хуралдаанаар 2020 оны улсын төсвийн тухай хуулийн сэтлэг хэлэлцсэн. Монгол Улсын засгийн газар 9-р сарын сүүлээр 2020 оны улсын төсвийг өргөн барьсан байгаа. За 2020 оны улсын төсөв өргөн барихдаа улсын төсвийн орлогыг 11.7 их найд. За улсын төсвийн зарлагыг 13.8 их найд. За төсвийн тэнцэл буюу төсвийн алдагдлыг 2 их найд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1% байхаар өргөн барьсан байж байгаа. За энэ асуудлыг сая Монгол Ардын намын бүлэг хэлэлцсэн. Хэлэлцээд хэд хэдэн ололттой талууд байна гэж үзэж байгаа. За нэгдүгээрт нь бол Монгол Ардын нам 2016 оны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн хэрэгжтийг хангах чиглэлд бол бас их чухал зүйлүүдийг тусгацсан байна гэж үзэж байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлээр амласан амлалтууд үндсэндээ энэ төсөв хэрэгжснээр хэрэгжиж дуусах нэ гэж ингэж үзсэн. За хоёрдугаарт нь хөрөнгө оруулалтыг 2018-19 онд хийгдсэн дуусаагүй хөрөнгө оруулалтуудыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. За энэ бол бас объектуудыг удаахгүй зарцаахгүй байх их чухал арга хэмжээ гэж ингэж үзсэн байгаа. За ингээд төсөвтэй холбоотой асуудыг хэлцээд бүлгийн урдлаас ажлын хэсэг байгуулж байгаа төсөв дээр. За энэ ажлын хэсгийг улсын хурлын даргын захирамжаар байгуулагдана. Мэдээ зарласан намаас цөөнхөсгүй ороод ингээд төсвийг 2, 3, 4-р хэлцүүлэлт бэлтгэх юм ажлын хэсэг байгуулсан ажиллах юм аа.